За сайн үгээрс бүгдээ өдрийн мэдрэг хийж байгаа Bex One юу байцгаан. За тэгээд юуны өмнө миний YouTube сувгийг subscribe хийсэн намайг үздэг дэмждэг бүх залуустаа бүгдээнд маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд энэ 7 хоногт одоо Droid Room ямар арилжаа хийсэн бэ? Тэр дундаас ерөөхдөө бол ямар арилжаанууд ноонж алдсан бэ гэдэг талаар ярих чинь. Тэгээд ер нь бол аудио энцэдэг бид нар энэ 7 хоногт хаасан EuroSD, FrontCAD, Franken, Kadian-уудыг шинээр нээсэн байсан. Ингээд 4 арилжаа, 5 арилжаа, аудио SD-тэй 6 арилжаа болж байгаа. Тэгээд 6-аас 5 арилжаа авсан амжилттай гарсан. Гэхдээ аудио SD дээр бол ялчгүй хаалгад болсон. Бусдан дээр бол бүгдэн дээр нь авсан тодорхой хэмжээнд. За тэгээд одоо тэгвэл яагаад орох болсон шалтгаан харж гараа. Audi NZ-ээс эхлээд харцгаая да. За энэ Audi NZ-д зураглалыг арилгаа дахиад зурна гэж байгаа ядаргаатай. Тэгэхээр ер нь бол зураглалуудыг арилгахгүйгээр шууд явчих. За Audi NZ-ийн хувьд Model Time Frame үндсэн хөдөлгөөн орой, нам орой. За тэгээд ёроол стрэлтэй тий. Орой, сав, ёроол, сав, нам орой, сав ёроол стрэлт. Тэгээд тест ирсэн. Тест ирэхэд Model Time Frame дээр сайн ойртуулан харах юм бол Model Time Frame дээр Rejected Candle хаагдсан байгааг харж байна. Ерөнхийдөө бол Model Time Frame-ийн өмнө ёроолуудын дэмжлэгийн зоон одоо дараалал болж байгаа зоон дээр Rejected Candle хаагдсан байна. За энэ маань Model Time Frame цаашдаа sell-ийн зоонтой down trend-тэй гэдгийг баталж өгсөн. Tracing хөдөлгөөн бас дуусчихна гэдгийг баталж өгсөн байх нэ. Тэгвэл энэ Tracing хөдөлгөөнд Weekly Time Frame Tracing хөдөлгөөн бас байж чадсан. Down, up тийм ээ. За үндсэндээ бол яг нь ёроол, орой, ёроол, орой. Орой маань бол weekly time frame-ийн ёроол дэмжлэг байсан. Одоо дараалуулж өгж байгаа зоон буюу ерөөдөө өмнө бол ёроолуудын дэмжлэг байж байгаад одоо swap дүрмээр дараалуулж өгж байгаа зоон дээр үндсэн хөдөлгөөн мань ирж даруулсан. За хөдөлгөөний хувьд бол тэн дээр даруулаад бүтэн улаан candle гаргаад rejected candle-ыг monthly time frame дээр үлдээгээд ингээ down trend цааш үргэлжлэх юм байна. Weekly-ийн down trend, monthly-ийн down trend гэдгийг харуулсан тийм ээ. За тэгэнгүүт энэ weekly-ийн tracing хөдөлгөөний daily дээр харахаар шууд дээшээ зүгээр шууд өсөлт орж ирсэн байгааг харж байна. Daily time frame дээр өмнө маш гоё down trend-ийн хөдөлгөөн явж ирсэн. Down trend-ийн хөдөлгөөн явж чад сүүлийн ёроол оройны хамтарсан даралт одоо даралт болж өстой зооныг сэтэлснээсээ гадна сүүлийн 9-ийн high-ыг сэтэлсэн байгааг харж байна. Тийм учраас down trend-ийн хөдөлгөөн тэр чигтээ эргэж энд яах нь үндсэн хөдөлгөөн маань ерөөсөө шууд яах нь tracing хөдөлгөөнийг weekly time frame, monthly time frame tracing хөдөлгөөн хийж орж ирээд буцаад доошоо ойцсон. Буцаад ойж байгаа нь ойлгомжтой. Weekly-ийн ёроолын дэмжлэг одоо ойрон даралуулж өгж байгаа monthly-ийн ёроолын дэмжлэг одоо ойрон даралуулж өгж байгаа зоон дээр очиод цохиулаад доош унсан. За унаад үндсэн хөдөлгөөн маань анхны tracing хөдөлгөөнийг хийж орж ирсэн. Анхны tracing хөдөлгөөн маш гоё харагдаж байсан. Яагаад гэхээр daily time frame дээр харахад rejected candle candle байсан. Маш олон rejected candle гарсны эцэст өмнө ёроол оройны хамтарсан дэмжлэг одоо даралуулж өгж байгаа зоон дээр маш том rejected candle үлдээсэн. За тэгээ энэ rejected candle-ууд нь шууд унна гэсэн ойлголт ерөөсөө биш шүү дээ. Зүгээр rejected candle гарангуут л сэлтчих болохгүй тийм ээ. Тийм учраас daily time frame tracing хөдөлгөөн одоо энэ олон rejected candle-ийн яг өөрийнх нь бүтц рүү нь яваад орсон чинь 4 цаг дээр юу вэ гэхээр ёроол, өндөр ёроол, өндөр орой, өндөр ёроол, өндөр орой, өндөр орой, өндөр ёроол. Ерөнхийдөө бол uptrend-ийн хөдөлгөөн up channel дотор үүссэн байгааг харж байна. Тэгтэл үндсэн хөдөлгөөн маань uptrend-ийн хөдөлгөөнтэй явж байгаа daily time frame дээр дандаа rejected candle гаргаж явж байгаад буюу sell-ийн momentum нь их байж байгаад үндсэн хөдөлгөөн маань яасан байна. Ерөнхийдөө бол энд яасан. Өмнө ёроолуудын дэмжлэг оройн даралт байсан хамтарсан. Одоо дэмжлэг болж өгсөй зоон дээр нам орой үүсгээд ёроолоос итлээд сүүлийн 9-ийн low-ыг сэтлээд үндсэн хөдөлгөөн маань тэр чигтээ даун чиглэл рүү унах юмаа гэдгийг мэдгдсэн байна тийм ээ. За тэгээ даун чиглэл рүү уннаа гэдэг техник candle гарангууд орж амжаагүй. Хоёр дахь candle-ийн хагасаас орсон байх нь эхний candle гарахад орж амжсан бол ууг нь ингэж орох байсан. Ийм гоё оролт болох байсан. Тэгээд хоёр дахь candle-ийн хагасаас нэг хэдэн pip алдаж орсон юм дээ. Одоо эндээс энэ хүртэл нэг 11 pip алдаад орсон юм байна. За тэгээд орсон удаагүй candle хаагдсан буцаад дээшээ ирсэн. Буцаад дээшээ ирэхэд нь бол өмнө ёроол оройнуудын хамтарсан дэмжлэг одоо даралуулж өгсөй зоон яг өмнөө байгаа ёроолын даралтын зоон дээр үндсэн хөдөлгөөр rejected candle үлдээсэн. Тэгээд өмнө ёроолоос сэтэлсэн. Тэгэнгүүт энд байсан SL маань доошлоод энэ орой дээр ирчихэж байгаамаа. За тэгээд ёроолоос сэтэлмэгцээ ахаад дээшээ яасан. Тестийн хөдөлгөөр ирсэн. Тестийн хөдөлгөөр ирэхдээ их дарамттай ирсэн. 2 удаагийн тестийн хөдөлгөөр ирсэн. Гэтэ 2 удаагийн гэдэг маань юу гэсэн үг вэ? Энэ маань болохоор юу болж тарч байна? Down trend хөдөлгөөн тийм ээ. Одоо орой, нам ёроол, нам орой, нам ёроол. Тэгээд нам орой үүсгэхийн тулд 4 цаг дээр complex pullback ирсэн байх нэ. Complex retracement хөдөлгөөр ирсэн. Тэгээ үндсэн хөдөлгөөн маань ёроолуудын дэмжлэгийн line, ёроолын дэмжлэгийн зоон сэтлээд доошоо очсон. Ойчоод хаана очсон байна? Энд бид нар хаасан ерөөхдөө бол нэг 92 пипсийн TPT-гээр хаасан. SL бол энэ үед аль хэдийн одоо ерөөхдөө бол тэг болгоцсон байсан. Тэгээ 92 пипсийн TPT энд хаадаг шалтгаан нь юу байсан бэ гэхээр ерөөсөө daily time frame-ийн down чиглэлийн хөдөлгөөнд татсан байсан эхний импульс хөдөлгөөнд татсан байсан Fibonacci-гийнх нь 50 дээр байсан. Одоо яг daily-гээр tracing хөдөлгөөн маань
Тийм учраас хасах 45 хүртэл унах боломжтой байсан гэж үзээд хасах 45 дээр ойртой дэрэнгүүт нь арилжааг хаасан байх нэ. Окей. За аудио NZ-ийн орлогын шалтгаан бол monthly time frame, sales zone downtrend, weekly time frame, sales zone downtrend, tracing төлөв дууссан байлаа, daily time frame, sales zone downtrend-ийн эхнэр tracing төлөвлөгөө ирсэн. Эхнэр tracing төлөвлөгөө ихдээ хэтэрхий хэмжээний rejected ирсэн. Тэгээд 4 цагийн uptrend-ийн хөдөлгөөнийх нь бүтсэн эвдрээд ерөөд up channel-а эвдээд ёроолын дэмжлэгийг сэтлээд үндсэн SW-ийн low сэтлэнгүүтлээ нам орой үсгэж ёроол сэтэлсэн хөдөлгөөний trend change хийгээд доош очсон. Тэнгүүт нь арилжаанд орсон. Тэгээд очих хэвээр газар Fibonacci-гийн асах 45 дээр арилжааг авсан. За аудио NZ бол маш гоё ярилж болсон. За евро USD. Евро USD дээр болохоор би room-ийнхнийгаа их таалагдсан санагдаад байна. Өөрөө бол барьж байгаад авцсан. Тэгээ евро USD дээр болохоор үндсэндээ AFP-ийн чиглэлийн хөдөлгөөн байжгаад monthly time frame дээр сайн аживал сүүлийн ёроолыг сэтэлсэн. Тэгээ дээрэс нь сүүлийн SW-ийн low-ыг сэтэлсэн байгааг харж байна. Энэ бол SW-ийн low биш. Энэ бол SW-ийн low. Тэгээ SW-ийн low-ыг хэдний сэтэлсэн байсан. Monthly sales зонтой. Weekly time frame downtrendтэй байсан. Тухайд weekly time frame-ийн downtrend нь орой нам орой тийм ээ. Энэ нам орой гэж байгаа. Энэ хоёр орой маань бол ерөнхийдөө нэг орой гэж явна. За энэ одоо би энийг буцаага арилгачих. За эндээс орой, нам орой, ёро стрэлт, тест. Weekly time frame down чиглэлийн impulse, tracement, impulse одоо tracement орж ирж байсан байна шүү дээ. Weekly-гийн өмнө ёроолын дэмжлэгийн зон, одоо даралтуулчих зон дээр tracement хөдөлгөөн орж ирж байсан. За тэгэнгүүт энэ ёроолоос гадна мөн энэ ёроолуудын дэмжлэгийн зон дээр зон дотроос гарч чадлагүй хөдөлгөөн хаагдсан. Weekly down тийм ээ. Weekly sales зонтой down trendтэй. За impulse хөдөлгөөн эхлээд бэлэн болсон weekly-гээр tracement хөдөлгөөн дуусч байгаа байдалтай. Тэгэнгүүт daily time frame дээр шилжүүлээ харсан. Daily time frame дээр тодорхой хугацаанд бол ерөөдөө down чиглэлийн хөдөлгөөнтэй байсан өмнө тийм ээ. За эндээс ингээ харах юм бол daily time frame дээр би шараар зурнаа. За шар өнгөтэй болгоод эндээс эхлээд ингээ down чиглэлийн down trend хөдөлгөөн явж исэн. Үндсэн хөдөлгөөн маань доор очоод ерөөхдөө double bottom-ыг үүсгээд neckline сэтлээ дээш гараад тест хийгээд өмнө оройны даралтан дээр тийм ээ. За энэ оройны даралтан дээр энд тест хийж орч ирээд энд өндөр орой үүсгэсэн. Үндсэндээ бол ёроол өндөр орой, өндөр ёроол өндөр орой үүсээд ёроолоо сэтэлсэн байна. Тэгээ ёроолын дэмжлэгийн лайныг давхар сэтэлсэн. Тэгээ daily time frame down чиглэлд ирж шүү гэдэг зүйл одоо тэр дохиогоо өгсөн гэсэн үг тийм ээ. Тэгэнгүүт эхний импульс хөдөлгөөн чинь энэ болж таарч байгаа. Тэгээд эхний импульс хөдөлгөөнд татсан байсан Fibonacci-гийн 50 дээр хоёр дахь удаага хөдөлгөөн ирсэн. Эхний удаад нь эрэхтэй хөдөлгөөн ерөөсө жижиг цаг дээр trend change харуулаг байхгүй. Тэгэхээр хоёр дахь удаага хөдөлгөөн ирсэн. Хоёр дахь удаага хөдөлгөөн эрэхтэй 38.2 дээр ирсэн. За 38.2 дээр ирээд үндсэн хөдөлгөөн ирэхгүй үгүй гэдгийг мэдхийн тулд бид нар 2 цаг руу шилжүүлж харсан. 2 цаг руу шилжүүлээ харах юм бол үндсэн хөдөлгөөн маань юу болж таарч байна гэхээр энэ доороос эхлээд ёроол, өндөр ёроол, өндөр орой, өндөр ёроол, өндөр орой, өндөр ёроол, өндөр орой. Тэгээд энд нам орой, ёроол сэтрэлт, ёроолыг нам орой үүсгэж ёроол сэтлэхдээ сүүлийн SW-ийн low-ыг сэтэлсэн байгааг харж байна. Сүүлийн SW-ийн low-ыг сэтэлсэн, нам орой үүсгэж ёроол сэтэлсэн. Тэгээд сэтрэлтийн candle хаана хаагдсан? Энд гарч ирж хаагдсан байна. Тэгээд энэ candle-ыг гүйж яхад бид нар орсон. Тэнгүүд үндсэн хөдөлгөөн доошо баг зэрэг унж байгаа буцаж дээшээ тест хийчээр reject candle гаргаад доошо савсан. Доошо савангууд нь ерөөхдөө бол яах нь. За энэ trend change-д татсан байгаа Fibonacci-гийн асах 161.8 дээр бол би trade room-ийнхнийг арилжааг нь хаалгуулсан. Энэ дээр болохоор 51 pips-ээр 50 pips-ээр 51 pips-ээр арилжааг хаалгасан. Тэгээд өөрөө болохоор үндсэндээ daily time frame дээр үүссэн байгаа Fibonacci-гийн 38.2 дээр үүссэн байгаа tracing хөдөлгөөний тооцож үзээд хасах 61.8 хүртэл барьсан байх юм тийм ээ. Ерөнхийдөө бол TP-ний хасах 61.8 дээр байсан trade room ч гэсэн тийм ээ. Тэгээд энд арилжааг авсан. За энд арилжааг авсан. Яг л одоо ингээд тулаал арилжааг авсан гэсэн үг. Тэнгүүд энэ болохоор 111 pip, энд 51 pip ингээд ийм арилжаанд болсон. Орлогын шалтгаан monthly time frame, sales zone downtrend, weekly time frame, sales zone downtrend, tracing хөдөлгөөн дууссан, impulse хөдөлгөөн явж байгаа. Daily time frame downtrend хөдөлгөөнтэй tracement хөдөлгөөн 2 дугаар орж ирж байгаа. 4 цаг дээр болон 2 цагууд дээр tracement хөдөлгөөн uptrendтэй болж орж ирсэн. За энэ таргатанда uptrend хөдөлгөөн. Uptrend хөдөлгөөнтэй болж орж ирээд намаар үсгэж ёроо сэтлээд сүүлийн SW low-ыг хамт сэтэлсэн учраас үндсэн хөдөлгөөн дээр арилжаанд ороод trend change-д татсан байсан Fibonacci-гийн хасах 161.8 дээр 1 TP daily time frame Fibonacci-гийн 38.2 дээр ойсон учраас хасах 61.8 дээр 1 TP гэсэн 2 TP авч арилжааг өндөрлүүлсэн байна. Евро USD дээр те. За pound CAD сонирхолтой арилж болсон. Pound CAD monthly time frame ерөөхдөө даун чиглэлтэй гэж үзсэн. Ягаад гэвэл monthly time frame-ийг харах юм бол энд оройтой, энд нам оройтой, энд ёроор сэтэлж байгаа байдал харагдаж байсан. Ёроолын дэмжлэг тэгтээ их байсан учраас үндсэн хөдөлгөөн бол нэлээд дэмжүүлж магадгүй гэж би тухайн үед бодож байсан. Тэгээ сүүлчийн одоо яг ихний импульс хөдөлгөөний Fibonacci-гийн 70.7 хөдөлгөөн унж байгаа учраас ерөөхдөө monthly time frame дээр өмнөх ёроол хүртэл унах боломжтой гэдгийг нь ойлгомжтой байсан. Нэгдүгürt. За хоёрдугаарт нь weekly time frame. Weekly time frame үндсэн хөдөлгөөн бол weekly дээр
даун чиглэлтэй болчихсон. За энд сарах юм бол орой, нам орой, Ёроос сэтрэлт тэгэхээр дахиад нам орой үүсэж байгаа энэ weekly дээр Trism төлөвлөгөө ирж байгаа гэсэн үг шүү дээ. За weekly дээр Trism төлөвлөгөө Fibonacci-гийн 50 дээр ирсэн. Одоо тэгээд доошлж байгаа тийм ээ. Хасах 45 хүртэл унах боломжтой болж ирж байгаа. Daily дээр болохоор weekly яаж харагдаж байгаа гэхээр daily дээр болохоор weekly-ийн одоо impulse хөдөлгөөн нам орой, Ёроос сэтрэлт, нам орой, Ёроос сэтрэлт, нам орой гэж харагдаж байгаа. Энэ нам орой нь өөрөө өмнө Ёроолын дэмжлэгээс одоо дараалуулж өгж байгаа зон дээр орж ирсэн. Үндсэн хөдөлгөөн маань яг нь энд л одоо би оролдоо хийсэн байна шүү дээ. Сүүлчийн импульс хөдөлгөөнд татсан байгаа Fibonacci-гийн 61.8 тэгээ өмнө Ёроолын дэмжлэгийн зон одоо дараалуулж өгж байгаа зон руу орж ирсэн. 61.8 ч гэжтэй энэ 70.7 дээр байсан та. Тийм 70.7 дээр байсан. Энийг харах юм бол энд нэлээ өндөр хөөрч гарч ир чадсан гэсэн. Тэгэхээр энэ маань юуны дохио болж гисэн гэхээр өмнө Ёроол хүртэл хөдөлгөөн унах боломжтой юм байна. Fund cut дээр гэсэн дохио болж гисэн. Тэгээ Fund cut дээр ерөөдөө бол 2 цаг болон 4 цагийг ажиглаад үзэхлээр 2 цаг дээр 10 за юу болсон бэ? 2 цаг дээр авторын төлөвлөгөө өгсөн. За эндээс ингээ маш сайхан цэвэрхэн ингээ зураад харах юм бол 2 цаг дээр ийм болсон. Авторын төлөвлөгөө өгдөөд тэгээд 2 цаг дээр яхав доош унаад нам орой үсгээд Ёроос сэтэлсэн. Ёроос сэтэлсэн кандал дээрээс орсон. Үндсэн хөдөлгөөн бол доош яг өмнө Ёроолын дэмжлэг хүртэл унсан байна шүү дээ. Тэгээд бид нар одоо Fund cut-ыг хэдэн pipsтэй хаасан юм бол гээ харсан чинь 74 pipsтэй хаасан юм байна. Ер нь бол эрт дажгүй эрт хаацсан. Fund cut дээр бол нэг бариадах шаардлага байхгүй гэж үзсэн байна шүү дээ. За ийм нэг арилжаа болсон. Орлын шалтгаан ойлгомжтой Motley Silson-той weekly downtrend дээр Trism төлөвлөгөөнд дууссан. Impulse төлөвлөгөө эхэлж байгаа. Daily time downtrend дээр Trism төлөвлөгөөнд дууссан. Impulse төлөвлөгөө эхэлж байгаа байдалтай. 2 цаг дээр trend change өгдөг гарсан байдалтайгаар үүссэн. Тэгээд үндсэн хөдөлгөөнөөр бид арилжаанд орсон байх нэ. За эндээс магадгүй одоо сүүлчийн чухал trend change дээр татсан байгаа Fibonacci-гийн хасах 161.8 ч гэсэн энд яах нь давхцаж орж ирсэн байх нэ энд. За тийм учраас TP-ийг давсан. За Fund cut нэг иймэрхүү юм болсон. Frank Yen Guardian 2-ыг болохоор бариул барихаар ирсэн. Тэгээд 5 дахь өдөр учраас арилжааг ерөөдөө за 2 таачи хаач гэдэг хаалгуулсан. Frank Yen Guardian 2 дээр чинь юу болсон юм бол доо гэж харсан чинь Frank Yen 40 pips хаасан, Guardian 20 pips хаасан. За Frank Yen-ийн хувьд бол ийм болсон. Monthly time frame бид нар чинь Frank Yen дээр бол эсрэг чиглэлд орсон байхгүй. Monthly time frame чи өөрөө buy zone-тай uptrend-тэй хөдөлгөөн шүү дээ. Ерөнхийдөө Ёроол өндөр орой өндөр. За энд мэдээж өндөр орой үүсгэх нь ойлгомжтой. Тэгэхээр Trism хийж байгаа. За тэгээд энэ дээр харах юм бол monthly-гийн одоо сүүлийн хөдөлгөөн нь өмнө оройны даралтын зон тийм ээ. За өмнө оройны даралтын зон энэ оройны даралтын зон. За тэгээд Ёроолын дэмжлэг болж өгж байгаа Fibonacci-гийн 50 level дээр хөдөлгөөн Trism төлөвлөгөө дуусгасан monthly дээр тэгээ buying zone руу шилжсэн. Тийм учраас хасах 45 хүртэл өснө. Тэгэхээр энэ хүртэл өсөх боломжтой байсан. Тэгэхээр энд бид нар sell гэж гэдэг маань айгүй жоохон эрсдэлтэй, өндөр эрсдэлтэй гэж үзэж болно. За weekly дээр юу болсон гэхээр weekly дээр downtrend байжгаад сүүлийн эсвийн high-ыг эвдээд үндсэн хөдөлгөөнд дэше uptrend чиглэл рүү шилжснээс хойш Trism төлөвлөгөө хийгээгүйсэн учраас маш их хэмжээний buying дараа баг зэргийн sell орж ирэх нь ойлгомжтой байсан. Өмнө оройн даралт хүртэл унах боломжтой учраас day болон weekend target-ыг өмнө орой дээр байна гэж харсан. За тэгээд daily time frame дээр шилжүүлээ харсан чинь daily time frame дээр өмнө нь яасан бэ? Uptrend trend явж ирсэн байна шүү дээ. Доороос ахуулаад uptrend trendтэй өндөр оройтой. Тэгэнгүүтлээ daily time frame дээр өндөр оройны сүүлд нам орой гаргаад Ёроос сэтэлсэн байдалтай хөдөлгөөн үүссэн. Гэхдээ яг энэ сайтаар ажиглах юм бол daily-гийн энэ Ёроолыг октоос сэтэлж чадаагүй байгааг харж байна. Тэгэхээр бүрэн down trend биш гэсэн үг. Нам орой үүсгэсэн, Ёроос сэтэлсэн комплекс байж болно. Тэгэхээр дэш үүсч магадгүй. За тэгтээ би миний хувьд бол зориулсан тийм нам орой үүссэн, Ёроос сэтэлсэн impulse хөдөлгөөн гэж үзсэн down trend-ийн. Тэгээд down trend-ийн impulse хөдөлгөөн, down чиглэлийн impulse хөдөлгөөн дээр Fibonacci татж үзэхэд ерөөдөө бол Fibonacci-гийн 61.8 дээр байж таарсан. Хасах 27 хүртэл унах боломжтой юм байна гэж бодсон. Тэгээд 2 цаг руу шилжүүлээд харлаа. Тэгсэн чинь daily time frame Trism хөдөлгөөн маань мэдээж down чиглэлийн Trism хөдөлгөөн учраас uptrend хөдөлгөөн байсан. Ёроол өндөр орой. Тэгээд энд юу үүссэн байна? Нам орой үүссэн ба штэ. Энд Ёроос сэтэлсэн байна. Тэгэнгүүт бид нар арилжаанд орсон байна. Арилжаанд орсон байх нь гэж би эндээс арилжаанд орсон. Тэгээд хотын төгжрэнээс болоод төгжрэн дунд явж исэн учраас дараа нь эндээс би trade room-ийн арилжаа өгсөн. Окей. Гэтэ энэ жилүү эсэлгүүдээ ер нь бол сүүлийн эсвийн low-ыг энд ивдэж байгаа учраас үнцөлгүй эндээс орсон хамаагүй тэр. Тэгээд арилжаа бол доош гүөх нь ойлгомжтой. Тэгээд сүүлийн энэ trend change дээр татсан байгаа Fibonacci нууг нь энэ л баг шүү. Нэг жоохон дээшлүүлж өгөөд.
За тренд change-тэй татсан байгаа Fibonacci-гийн хувьд бол ерөөхдөө том цагийн буюу daily time frame-ийн Fibonacci-гийн хас 27-оор нэлээд дөхүү зайд зааж байсан учраас энэ маань бол ерөөхдөө за энэ хавцаар унахад бол асуудалгүй юм байна гэсэн итгэлийг төрүүлжсэн. Тэгээ Frank-ийн шууд доош унсан, гойж орж ирээд тест хийсэн, complex fullback my game хийгээд тэгээд ёрол сэтэлсэн, доош унсан. Тэнгүүт SL-ийн дээрсэн байх нь. SL бол ерөөхдөө ингэж доошлж орж ирээд тэгээ үндсэн хөдөлгөөн дахиад өмнөх ёроолыг шалгах үед нь би арилжааг шууд хаалгасан. Яагаад гэхээр өмнөх ёроолын өмнө дахиад нэг ёроол, тэрний өмнө баахан ёроолууд daily time frame нэг ёроол, хоёр ёроолын дэмжлэг, гурван ёроолын дэмжлэгтэй. Тэгээд тэрний дараа 2 цагийн нэг ёроол, хоёр ёроолын дэмжлэгтэй ийм зоны эс учраас энд нэлээд баярууд орж иж магадгүй. Тэгэж 5 дахь өдөр юм чинь нэгд өдөр нэгтэй. Бүүн бидрээ эслэг зөх магадaltaй. Тийм учраас арилжааг шууд хаалгасан. За ийм эрсдэлтэй арилжааг хийсэн. Кадианы оролт яг адилхан шалтгаатай. Тэгээд арилжааг бас яг адилхан нөхцөлд бол хаасан. За ийм зүйл болсон байна. Тэгээд хараад байгаад бол ерөнхийдөө аудио USD дээр нэг алгадуулсан. Бусдын дээр нь бол бүгдэн дээр нь авсан. 6 арилжаа авснаас аудио USD дээр алгадуулсан байдгийн. Euro USD, Audi, NZD, Fund, CAD, Frankie and Kadianуудыг бол бүгд нь авсан байт юм аа. За ингээд яг ингээд орсон шалтгаануудыг хараад ах юм бол monthly, weekly, daily зэрэгцээд daily-гээр trend үүсээд 4 цаг 2 цаг дээр trend-ийн хөдөлгөөн тренд болж харагдаад тренд маань мэдээж reversal хөдөлгөөн хийгээд тэрнтэйгээ Fibonacci-га холбож өгөөд олон цагаараа хаарчихлаар миний ерөөхдөө стратеги гараад ирж байгаа. Тэгээд ийм стратегиэр хийсэн арилжаанууд байна. Нэг л стратеги маш удаан хугацаанд барьж байгаа гэдгийг та бүхэн мэдж байгаа. Энэ YouTube сувг дээр угаасаа харахад харагдана. За тийм байна. Тэгээд энэ 7 хоног маш сайхан 7 хоног болж өнгөрлөө. Trade room-ийнхаа залуус бүгдээрэнд нь маш их баярлалаа. Энэ бичлэгийг үзэж байгаа, үзэх гэж байгаа. Тэ үзсэн залуустаа бүгдээрэнд нь маш их баярлалаа. Окей. Миний room-д байдаг залуустаа маш их баярлалаа. Тэгээд бүгдээрэнд амжилт хүсье. Rollbix байлаа. Тэгээд энэ арилжаанууд ингэж явагдсан байх нь биш шүү. Ийм учраас орсон байх нь биш шүү. За тэгээд надаас room-ийн талаар асуултууд ирсэн. Room-ийн талаар би цугц дурдъя. За room-ийн хувьд бол за room-ийн эсэлт асуугдсан хүмүүс бол ерөөхдөө яах нь вэ? Маргаашнаас room-ийн эсэлт нь эхэлж байгаа. Тэгэхээр маргааш гэдэг чинь 11 сарын 14 гэсэн үг. 11 сарын 14-өөс үндсэн эсэлт нь эхэлж байгаа. Тэгээд 5 хоног явна. Тэгээд 5 хоног яваад угаасаа 5 хоногийн дараа 11 сарын 14 үнэхээр 19-нд миний birthday болж байгаа, birthday boy. Тэгээд тэр хүртэл бол ерөнхийдөө room маргаашнаас эсэлтээ эхлүүлнэ. Тэгээд хямдралтай эсэлт явагдах бах. Угаасаа special миний ерөнхийдөө төрсөн өдөр болох ч учраас special эсэлт гэж үзээд тэгээд явж байгаа. За тэгээд асуусан эсрэг сонирхолтой байгаа хүмүүс маань элснэз бүгдээрэнд нь амжилт хүсье. Тэгээд амлсан ёсоор room-д энэ 7 хоногт ямар арилжаанууд явсан, яагаад энтэйгээр арилжаануудыг хийсэн гэдгийг харууллаа. Дараа 7 хоногт илүү сайхан арилжаанууд гарна гэдэгт итгэлтэй байгаа. Ийм байна залуусаа. Тэгээд бүх залуустаа бүгдээрэнд нь өндөр амжилт хүсье. Баярлалаа. Баяртай. Rollbix байлаа. Subscribe хийхээ мартаоцаа. Лайк дараарай. Коммент үлдээгээрэй.